За энэ түрүүнээс хойш одоо бит хоёр маргалдаад энэ нэвтрүүлгийн гол сэдэв болоод байгаа уран чинь. За би яг шарнууд гэдэг нь. Тий, би яг нэг юм тодруулъя. Өнөөдөр энэ мэргэжлийн эзэмшээс хойш би яг тасралтгүй 24 жил ажиллаж байна. За энийг юу хэлэх гэж байгаа юм гэхээр өнөөдөр би одоо яриад байгаа дээр уран чинь бариад зогсож штэ. Энэ намайг хордуулж байгаа юу? Шар нүдгээр бол угаасаа дэлхийн нийтэд бол тодорхой хэмжээний наанаас ч бага хэмжээний л юм ялгарч байгаа болохоос хүнийг хордуулах хэмжээнд байхгүй. Та энэ дээр шууд өгнөлтөж чадахгүй байхгүй. Яг тэгэхээр тэхийн тул та тодорхой багцтай байх хэрэгтэй. Багжаар чинь шалгадаг. Багцтай байх хэрэгтэй. Та тэгээ шууд дүгнэлт хийж байгаа байхгүй. Тэгж болохгүй. Тэгэхээр альва нэг юм тийм үү? Юм дүгнэлт гаргахын тулд заавал тухайн юмныхаа суур үндсийг нь ойлгож иж шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийж иж үндсэн дүгнэлтийг гаргадаг юм аа. За одоо би ойртуулаагүй байгаа. Одоо энэ ард иргэд маань харна. За одоо энэ хэмжээг нь та бүхэн ингээ харж байгаа бах тийм үү? Энэ бол яг дэвсгэр төвшнийг зааж байгаа. За би одоо яг ингээ тулгаа ойртуулаад үзье л да. Одоо ингээ гэрэл асч байгаа л. За ийм хэмжээтэй. За 0.3 түрүү хэд байсан? 0.102. 102 байж энэ нөгөө авах нөгөө цаг тунгаар болдог байхгүй юу? За. Энэ дотор одоо нэг жил болох юм байна. Гэхдээ би өөрөө хэлж байна. Би тодруулах хэлсэн чинь тэр байхгүй. Би бас нэг энэ чиглэлээр ажилласан энэ хортой юу харуугаас мэдчихэж шүү дээ. Зөв ашиглавал За баярлалаа. энэ үнэхээр ашиг тустай. Улаанбаатар хотыг 260 грамм ураанаар цахилгаан эрчим хүчийг хангана гэж та нар төсөөлөд үзэлтэй. Гоё байгаа зү. Хэдэн сая тонн нүр шатаахгүйгээр. За ганц асуулт цаг баггүй. Тэгэхээр ураны эрчим хүчийг Монгол улс ашиглах ёстой юу? Ёстой.